Харж аа. Чихээр хөө сөрөвтэй байдэн зөө. Харж гинөө. Тоглосон. Өөдөө би таар өөрөө сөрөвнийхөө тухай ярьж байгаа зөө. Багт би нэг хөдөө байдаг хаханд очижсэн юм аа. Тэгээд тэр ах болохоор амар нэг тийм том мууртай байдаг гэсэн аахгүй. Тэр нь амар пандгар фат зөө. Тэгээд би өөрөө ч багтаар муурн амар дуртай байсан болохоор шууд очдөг байхгүй. Тэгээд тэр муурн гинт над руу өсрээд шууд миний гоёыг шууд самардаад авдаг байхгүй. Би тэгээд бүр ингээд зүхтах гэж оролцсон чи шууд араас нуруу шууд майжаад эхэлдэг байхгүй. Тэг бүр амар хумстай зөө. Муурчин бүр яг алиг гэдээ ярих юм бол бүр ингээ хумс нь бүр амар юм билээ. Очгоо биш 5 настай хөлтөөсөн байхгүй. Тэгэл би шууд эргэж хараад нэг шанаадаа л авсан чи шууд муурн миний гарнаас хадж аваал. Тэг би шууд хоол ингээ шидсэн байхгүй. Тэсэн шууд гүүж ирээл над руу дайраал бид хоёрын бүр тулаан бүр амар тулаан байсан төхөө. Тэг бүр миний амьдралдаа хэлсэн баг хамгийн амар тулаан байсан хахад. Тэр тулаан тэгэл би ялгцсан бол одоо энд ингээд бичлэг хийгээд те ингээд сууж ах ч үгүй ч юу. Тэгэл сүлд нь би тэгтээ ялсан л та. Би тэг бүр ингээд адреналин мэдрэлийн тулцсан зөө. Би бүр ингээд өвдөлтөөч мэдрэхгүй ингээд. Тэг ээж дээр очиод ээж хамаатны их нартай яриа зогсчихсан байхгүй. Тэг шууд ээж гэдгсэн чи ээж наваа гартаа шууд гэж орилдог байхгүй юу. Тэр муурны хатсан яг ингээд юм сорвин ингээ үлдсэн бус ингээд уус хумсны сөрвүүд ингээ бараг арилцсан. Хатсан сөрвөнд гэхдээ бүр ингээ тухай жоохон байсан болохоор одоо ингээ би ингээ томорцсон чинь бүр ингээ шүднийхэн зай маань холдоод шүд үл амар том болцсон юм шиг юм сөрөвтэй болцсон зөө. Нэрэн гисэл ингээ бар арслантай зодтолцсон юм шиг харагддаг. Тэгээ би дараачийн сөрөнд болохоор би нэг гэрте байсан юм а ямар ч гэсэн. Тэр авцал настай байсан баг. Над нэг юм хуучны нэг юм хужаа лего байдаг гэсэн аахгүй юу? Жинхэнэ лего биш үү яг. Тэгээ тэрүүгээр би ингээ тоглож байгаад санандгүй дээр нь унтсан байхгүй юу. Гэтэ унахтаа яг ингээ өвдгөр унтсан зөө. Тэгсэн чи яг миний өвдгөнөөс яг тэр легоны дээр нэг юм бөөргийн хэсэг байдаг шүү дээ. Яг тийм хэсгийнх нь махын лего наваа авчихсан зөө. Тэгээд би ээж дэлдэг байхгүй юу. Тэгсэн чи ээж автыг гарч ирснээр нэг юм шингэн юм авчиж ирээ. Тэрийг миний өвдгөн дээр тассан чи тэр нь ингээ уцлаад гэх юм уу хөөсрөөд тэг би бүр тэр үед амар өвдөжсэн нэг амар санд. Тэг одоо миний ингээ өвдгөн дээр юм дугуй юм легоны толгооны гэх юм уу юу гэх юм тэрийг тийм нүхвэд нь шүү дээ. Сорив нүхчээрээ биш сорив. Тэг би сургууль дээр бас нэг байжсэн чи амар гид сүвтүүд. Тэг би бүр ингээд хөдөлж чадахгүй зөө амар гид сүвтүүд. Тэг гэрлэгөө бүр арай гэж нэг юм мөлхөж хараад орон дээр ирээд хөвцсөн чи ээж яасан юм аас би бүр орноосоо ч босч чадахгүй зөө. Тэг намайг өргөөд имлэгтчиод тэгсэн чи им чин харж ирсэн энэ олгоо байна гэд. Тэг шууд намайг шууд мис заслын өрөөрөө шууд аваал ордог хгүй. Шууд урдуур нэг юм хөшиг татсан суц руу им шахацдаг хгүй. Тэгэл би орилол тийчгэнжсэн нэг мэдсэн чинь өглөө гидсэн дээр юм цаастаас ирсэн хгүй. Тэгээ дараа нь тэр цаас нь ууларсан чинь юм мис заслын сөрөвтэй болсон байсан. Олгооны сөрөв. Тэгээ багтаа усны хүртэж яддаг байсан хгүй. Үгүй усны хүрш осгох. Тэгээ тэрэндээ ингээ байцаа миксердж өгдөг. Тэгээ байцаагаа миксердэх залгуур ингээ богинохон болохоор заавал газар сууж уртсагчэндээ залгаж миксердэх хгүй. Тэгэд би газар миксертчихэд утгыг цэвэрлжээд хажуудаа тавьсан байснаа мэдэхгүй. Босгохдоо тэр утган дээр нь дарж босоод. Тэг ингээ миний гар бүр ингээ ангаацсан зөө. Амар өвдөд. Тэг ингээ уул нэгэ тайвшраад гайгүй цус тогтоод гайгүй болж исэн аахгүй юу. Тэгсэн чинь тэр үед манай хамаатнийгч ирсэнээс хамаатнийгч харж ирсэн аа. Ингээд юм хүч асааснаа дээр нь ингээд шархын нийлүүлж төлөнгүүд шархан нийлээ тэгээд идэгдэм хүн бүр айлгаад би бүр чанга бүр амар өөлөөд. Тэгэл дараа нь тэгэл гараараа барьж байгаа л нийлүүлээл тэгэл идгээцэн л тээ. Тэгээ одоо юм алган дээр юм зүсцсэн юм шиг юм сэлмний эмчиг сөрөв байдаг шүү дээ. Тэгээ би нэр хүмүүс навгийн алган шиг сөрөв юу ингээ асуухлаар би дандаа ингээ наваг унтчихсан чинь самураа дээрээд тэг би гараараа ингээ катанаг нь хааж исэн бохгүй гэж ярьдаг байхгүй юу. Тэг хүмүүстэй итгэдэг л тээ. Тэг би нэг дугуйнд сурч ирсэн юм аа. Тэгээд найзуудын стандартаар ягаад чи би амар орой дугуйнд сурсан гэдэг. Тэд нар баг хөлд ороод баг дугуйнаас сурцсан зөө. Тэгээд нэг хүүхдтэй уралж исэн чи ягаад ч тэр уралж исэн хүүхд нь гинт намайг мөргөж орж ирээд. Тэгээд би шууд өвдөглөө унжсан байхгүй юу. Тэгээд одоо миний энэ хоёр өвдөг хоёулаа ингээд амар том сөрөвтэй. Тэгээс би дуны амралтахаар юу хөдөө өвчдөг гэсэн байхгүй. Тэгээд зонжоогоо хөдөө өгдөг. Тэгээд үеэлхтайгаа зүгтээ моцикл унаа явжсэн чи гинт шээс үрээд. Тэгээд шээхэд зогсоод тэгээд шээчээд буцаа суугаад тэгээд гэрлэгөө очсон байхгүй юу. Яг чи хөл нэг юм хүүтэй өргөл мэдээгээ алдаад байгаа юм санагдчихсан байхгүй юу. Тэгээд яг харсан чинь бүр ингээд хөл ингээ амар яг нэг хэсэг бүр амар хавцсан. Тэгээд дотор нь ингээ усгүйгээд байгаа юм шиг санагдсан байхгүй юу.
Тэр би гайхаа асуусан ч өгнө хөл чин түлэгдсэн байж штэ гээд. Тэгээ тэр зунжангаа ингээд доглоо явсан штэ. Тэгээ одоо миний яг энэ баруун хөлн дээр яг юм мотоциклийн яндангийн сөрөг байдаг штэ. Тэгээ тэрнээс хойш ягаад чин 100 хөдөө явах нэх болцсон байсан байхгүй юу. Тэгээ би нөгөө янз бүрийн бас бичлэг ингээд ютубер үздэг болохоор скейтийн бичлэг амар их орж ирдэг гэсэн. Тэгээ тухайн үед ягаад чи скейт унахаар амар дөг гэж бодоод скейт унс сурахын тулд гэрээ ажуудлын номинд нэг скейт байсан байхгүй юу. Тэгээ тэрийг авъя гэж баг ээжээс бүтэн сар гуйсан зөө. Тэгээ нэг юм аваад тэгээ скейт унах гэдэг ингээд хотоор явдаг байсан байхгүй юу. Гэтэ унахгүй ингээд барай л яваад байсан зөө баахта. Тэгээ нэг удаа эхлэхүүрээр урд яг фантам дээр олыг хийд сурчаа явж ирсэн байхгүй юу. Тэгээ олгоо хийгээ байдсан чи нэг юм жижигхэн амар жижигхэн чулуун дээр ягаад чи скейт зогсчдөг. Угаасаа скейт амар жижигхэн дугуйлах болохоор жижигхэн дугуун дээр зогсчдөг байхгүй юу. Монголд амар тохирог үзэв. Тэгээ тохоогоор унаад тэгээ одоо ингээд миний тохон дээр нэг юм унтсан сөрөг байдсан шүү дээ. Тэгэл би сөрнүүдийн түүх юм л энэ да. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк, share, sub тэ. Тэгээ таалагдаагүй бол тэгээд заавал дарах хэрэггүй. Тэгээ угаасаа дараагүй хүмүүсийнх нь гэрх наяг надад мэйлэр ирдэг байхгүй. Тэ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.